Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний танхимд зохион байгуулагдсан сумын иргэдийн төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга нарт хийсэн сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Сандаг Сүрэн, аймгийн засаг даргын тамгын газрын статистикийн хэлтсийн дарга Даваа Самбуу, аймгийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Утган ханд, аймгийн шүүхийн тамгын газрын дарга Даваа Сүрэн гэх мэт албан байгууллах хэлтсийн дарга нар болон холбогдох хэлтэс агентлагийн мэргэжилтнүүд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар оролцсон юм. Нутгийн өрөө удирдах байгууллагыг сонгох 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэг хэсэг болох сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагааны үр нөлөө өгөөжийг тогтвортой дээшлүүлэх зорилгоор энэхүү сургалтыг өнөөдөр энэхүү зохион байгуулж буй юм. Өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний гол зорилгын дагуу сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нарын ур чадвар мэдлэгийг дээшлүүлэхэд гол үр дүн нь оршиж буй юм. Өөрөөр хэлбэл яриорно. Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2016-аас 2020 онд баримтлах үйл ажиллагааныхаа стратеги төлөвлөгөөг саяхан баталсан. За энэ стратеги төлөвлөгөөгөөрөө бид 4 зүйлийг гол эрхэм болгож ажиллана гэж ингэж тусгасан байгаа. За энэ юу вэ гэхээр нэгдүгээрт бид ер нь нутгийн өрөө удирдах байгууллага буюу аймаг сум багийнхаа хурлын үйл ажиллагааг шин шатанд гаргаж хөгжүүлнэ, шин шатанд гаргаж төлөвшүүлнэ. За хоёрдугаарт бид ер нь аймгийн эдийн засгийн нийгмийн хөгжлийг тэтгэх олон чухал баримт төчүүдийг бас баталж хэрэгжүүлнэ. Ялангуяа сүүлийн үед их яригдж байгаа ногоон эдийн засгийн доктортой хөгжлийг хангахад бид юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг талаар ийм бодлогын баримт төчүүдийг бас нэлээд гарганаа. За дараагийн дугаарт ер нь орон нутгийн өмчийн эзэн бол хурал байдаг. Тэгвэл энэ өмчийнхөө хяналтад тогтолцоог бид бас өөр төвшөнд гарганаа. Энэ дээр бас шинэлэг байдлаар ажиллана гэж ингэж тусгасан. За дөрөвдүгээрт нь хүний хөгжлийг хангах, иргэд рүүгээ хандсан, багийнхаа хөгжил рүү хандсан олон чухал асуудлуудыг бид шийдэх ёстой гэсэн ийм дөрвөн гол зорилгыг үндсэндээ тавиад ажиллаж байгаа. За энэ гол зорилтыг биелүүлэхэд хамгийн чухал хүмүүс маань манай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нар буюу ажлын албаныхан байдаг. За энэ хэдийн хэр зэрэг яаж ажиллаж байгаагаас шалтгаалаад манай нарийн бичгийн дарга нар ямар ажил сэтэж хийж байгаагаас шалтгаалаад сумын хурлын үйл ажиллагаа ямар хувь явагдах нь харагдаа. Он гарангуут өнөөдөр сургалтын зохион байгуулж байгаа. За энэ сургалтаараа бид нарийн бичгийн дарга нарт бас нэлээдгүй олон ажлуудыг, олон санаануудыг, олон санаачлагуудыг хийж хэрэгжүүлэхээр ийм олон төрлийн сэдвээр сургалт хийж байна. Энэхүү сургалтын дараагаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулж байгаагийн гол зорилго нь ер нь аймгийн иргэдийн хурлын нарийн бичгийн дарга, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нартай хамтран ажиллах санамж бичгийг байгуулна. За энэ санамж бичиг бол аймаг сумын хурлыг цаашаа хэрхэн хамтран ажиллах талаар олон зүйлүүдийг тусгасан санамж бичиг байгаа. За оны эцэст бид санамж бичгээ дүгнэнэ. За ингэж дүгнснээрээ бид бас тухайн сумын хурал ямар хувь хэмжээнд ажиллаж байгаа, юу хийж байгаа, тэр сум орон нутгийнхаа эдийн засгийг тэтгэсэн асуудлуудыг хэлэлцэж байгаа юу үгүй юу, ер нь хурлын ажлын алба, нарийн бичгийн дарга нарын үйл ажиллагаа хэр зэрэг байгаа гэдэг тал дээр бас нэлээд бодиттой үр дүн гарна. Ингэснээрээ бид сумынхаа хурлын байгууллагуудыг бас үнэлж дүгнэдэг, цаашид заавар зөвлөгөө, чиглэл өгдөг тал дээр бас анхаарч ажиллах юм аа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас санаачлан зохион байгуулсан сумын нарийн бичгийн дарга нарын энэхүү сургалтын үеэр сумын төсөв боловсруулах, батлах, хэрэгжилтэнд хяналт тавихад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал ажлын албанаас анхаарах асуудал, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийтээрээ дагаж мөрдөх эрх зүйн актуудыг боловсруулах, мөн шүүхийн шинтгэл иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн тухай, архивын хөмрөг үүсгэх тухай, архивын албан бичих хөтөлбөрийн заавар стандартыг үйл ажиллагаанд оновчтой мөрдөх, статистикийн ерөнхий ойлголт, хүн амын өрхийн мэдээллийн сангийн тухай гэх мэт 15 сэдвийн хүрээнд мэдлэг мэдээллийг олгосон юм а.